Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Дундгой аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсэн иргэний улсын бүртгэлийн дасаг, төрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дасаг, хуулийн этгээдийн улсын бүртгэл гэсэн бүтцтэй 30 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэний улсын бүртгэлийн дасаг хууль заасан 15 төрлийн бүртгэлийн үйлчилгээг Дундгой аймгийн нийт 46,000 гаруй иргэнд хүргэн ажиллаж байгаа бөгөөд 2021 онд иргэний бүртгэлийн чиглэлээр буюу гэр бүлийн бүртгэлийн 8 төрлийн бүртгэл, мөн шилжилт хөдөлгөөн, гадаад паспорт, төрсний бүртгэл, лавлгаа зэрэг төрлүүдээр нийт 14,000 гаруй иргэнд иргэний бүртгэлийн үйлчилгээг хүргэн ажиллажээ. Түүнчлэн иргэдэд захимаар бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн шинээр захин машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Иргэний бүртгэлийн тасгийн хувьд бол одоо сум бүхэнд улсын бүртгэгч байгаа. За дээр нь ахлах бүртгэгч, за хилцээр бол 2 улсын бүртгэгчтэй ингээд ажилладаг. За иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг сумдад одоо хүргэж байгаа ингээд мэдээний явцаас бол харахад ялангуяа одоо 2018 онд улсын бүртгэлийн ерөнхий хууль тийм ээ иргэний бүртгэлийн багц хуулиуд ер нь бол шинжлэгдэж гарсан. За 11 сарын 1-ээс эхлээ мөрдөж эхэлсэн. За үүнээс хойш ингээ харж байхад бүртгэлийн ачаал нөгөө харьяалал харгалзахгүй 10 төрлийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг болсноос хойш сумдад эсрэг юу гэдгийг ажлын ачаал нь арай багасаад аймгийн төвийн бүртгэгчийн ачаал бол одоо эсрэгээрээ нэмэгдсэн байх жишээтэй. Иргэний бүртгэлийн үйлчилгээг Mongolia одоо тэгэл утасны аппликейшнгууд байна тийм ээ. Ингээд бол орчин бол бүрдсэн байна гэж харж байгаа. Гэтэл одоо яг одоо манайх ч гэсэн иргэдтэй аль болох бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл боломжийг бүрдүүлээд энэ 2021 онд нэг цагийнхээ үйлчилгээн дээр одоо цахим үйлчилгээний цонх Mongolia гэсэн цонхыг бол нээж ажиллуулсан. Нэг цагийн үйлчилгээн дээр манай улсын бүртгэгчид ажилладаг учраас өөрсдөө босч очиод одоо Монгол системээр ингэж нэвтэрдэг ингээл одоо тэгтэл одоо нөгөө өндөрлөлтийн юмнууд байна. Тухайн иргэний одоо өргөн телефонуудад өөрийнх нь бүртгэлтэй гар утас байх шаардлагатай түүгээрээ өөрөө нэвтэрч ордог тийм ээ. Тийм учраас өөрийг нь зогсоож байгаа л бүртгэлийн үйлчилгээг одоо авах тэр одоо заавар зөвлөмжийг бол манай бүртгэгчид байнга одоо өгч ингэж одоо лавлагын хажууд нь хэвлж ингэж ажиллаж байгаа. Дундгой аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн 2021 онд хийгдсэн томоохон ажлын нэг нь иргэний бүртгэлийн мэдээллийн санд алдаатай шивгдсэн, эцэгхийн мэдээлэл дутуурсан, бүртгэлийн дугаар дутуу гэх мэт зөрчилтэй, зөрүүтэй мэдээллүүдэд судалгаа хийн, том мэдээллийг гаргаж, улмаар энэхүү зөрчлийг арилгах тал дээр төлөвлөгөө боловсруулан ажиллажээ. Монгол системээс мэдээлэл авалгааг авахд хамгийн гол нь одоо мэдээллүүд маань үнэн зөв байх хэрэгтэй тийм ээ. Үнэн зөв байж одоо тухайн иргэд лавлгаа мэдээлэл нь бол үнэн зөв гарна. За үүний бол үнэн зөв байх энэ асуудлыг бол манай бүртгэлийн байгууллага одоо гол нь хариуцдаг. Өнөөдөр бол манай мэдээллийн систем маань онлайн болсон 2018 оноос хойш нөгөө нийгмийн үйлчлэгийн хүртэ хэмжээг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсруулах болгох үндэсний хөтөлбөр хэрэгжсэн шүү дээ тийм ээ. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хүрээнд бол бүх сумд маань бол онлайн орсон байна. За дээрэс нь архивын захимжуулсан программыг харах ашиглах ийм эрхтэй бүх бүртгэгчид маань тийм учраас одоо энэ одоо зөвшлүүдийг сумдаа хуваагаад ингээд мэдээллийн сандаа өөрсдөө одоо шалгаад ямар мэдээлэл дутуу байна тухайн хүний тийм ээ. Энэ бүгдийг бол сумдын бүртгэгчтэйгээ хамтраад ажилласан. Үүнийг бол цаашаа өргөжлүүлээд энэ ондоо бас эхний хагасжилтаа багтаагаа дуусгахаар одоо төлөвлөгөөнд тусгацсан явж байгаа. Тус үлдсийн 2021 онд хийгдсэн бас нэгэн онцлог ажил бол иргэний бүртгэлийн архивын тооллого хийж гүйцэтгсэн бөгөөд Дундгой аймгийн нийт иргэдийн 140,000 гаруй цаасан их нотлох архивын баримт энд хадгалагдаж байна. Түүнчлэн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг боловсронгүй болгох үндэслэлийн хүрээнд Дундгой аймгийн бүх сумд онлайн сүлжээнд холбогдсон эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан гэдгийг Дундгой аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэлийн дасгын дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч сайхан туяа онцлолоо. За 2022 онд бид нараас хийх нэг гол ажил бол одоо улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний бүртгэлийн газраас өгсөн чиглэл байна тийм ээ. Одоо гол хийгдэх ажил бол одоо цахимжуулалт хийгдээд одоо явж байна. За цахимжуулалт хийхэд яг саяас одоо койкогийн төслөөр одоо сумдын улсын бүртгэгчтэй маань тоног төхөөрөмжл одоо иж бүрнээрээ сайхан шинжлэгдлээ. 10 оноос хойш одоо шинжлэхтэйгүй энэ тоног төхөөрөмж одоо бүгд шинжлэгдсэн учраас тэгээд дээрээс нь сүлжээнүүд одоо орсон байна. Улсын бүртгэгчид маань үйл ажиллагаа явуулахад одоо ямар ч одоо саад бэрхшээл хүндрэл бол одоо байхгүй болсон байна. Төрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дасаг 9 төрлийн төрөнгийн бүртгэл хийдэг бөгөөд хэлтэст 3 бүртгэгч төрөнгийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.
Харин сумдын 15 бүртгэгч тухайн сумдаа эд хөрөнгийн бүртгэлийн материал мэдүүлгийг хүлээн авч эдгээр материалд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн засгийн бүртгэгч хяналт шалгалтын бүртгэлжүүлж гэрчилгээг олгон сумдуудад шуудангаар эргүүлэн хүргүүлдэг гэлээ. Сумдад төрөөс хувьчилсан газрын бүртгэл мөн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл зонхилдог байна. Түүнчлэн онлайн сүлжээнд холбогдсны үр дүнд эд хөрөнгийн бүртгэгч аль нэг сум дээр очиод өөрийн эрхээр нэвтэрч эд хөрөнгийн бүртгэлийн үйлчлэгийг үзүүлэх боломжтой олжээ. Дундгой аймгийн иргэдийн хувьд захин үйлчлэгийг ашиглах нь нэмэгдэж байгаа бөгөөд бүртгэлийн хэлтсийн хамт олонны зүгээс бүртгэлийн үйлчлэгийг хэрхэн авах тэр дундаа захимаар хэрхэн яаж авах талаар хангалттай мэдээллийг өгч ажилдаг нь иргэдийн захин үйлчлэгийг сонгох тоог нэмэгдүүлсэн байна. Энэ 20 онд бол нэлээд их шинжилтүүд хийгдлээ л дээ. Манай энэ одоо мэдээллийн технологич гэдэг юм уу тий одоо бидний энэ програмууд чинь шинжлэгдээд тэгээд одоо мэдүүлэг бичүүлдэг байсан иргэдээ. Энэ мэдүүлэг бичүүлдэг нь одоо нэг програмаас шууд хэвлэгддэг болсон нь бол маш их үр дүнтэй. Бид нар чинь баргалжил нөгөө шинэ үсгийн багш шиг л байлаа шүү дээ. Хүмүүсийг дэрэгдээ суулгачаал да ингэж бич эндэн тэрийгээ бич гэл ингэ зааж өгдөг байсан бол одоо зүгээр л сайхан иргэний бүртгэлээс юу хаяал регистрээрэн дуудаал ингээ бүртгэдэг болсон. Ийм Монголуудаараа бол сурч байна. Бас бидний үйл ажиллагаа нэлээд их хөнгөрч байна. Иргэд бас сураад байгаа. Дундгой аймаг дахь улсын бүртгэлийн хэлтс нь 2022 онд өмнөх онд санаачлан хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийж, иргэдэд бүртгэлийн үйлчлэгийг тэр дундаа захимаар авах боломжтой үйлчлэгийг сурталчлан таниулж, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаас гадна ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажлууд тодорхойлбол барьцааны гэрээ дуусгар болох бүртгэлийг захимжуулах, мөн натратын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг өндөр хувьтайгаар хэлтсийнхээ төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллана хэмээн тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн засгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Наран Гэрэл ярианда онцлолоо. Манай ерөнхий газрын төлөвлөгөөнд ч гэсэн захин одоо бүртгэлийн тий одоо барьцааны гэрээ дуусгар болох гэрээнүүдийг одоо батлах энэ үйл ажиллагаануудыг бол захин болгоно гэсэн төлөвлөгөөгөө өөрхийн хэлтсийн төлөвлөгөөнд бас нэлээд их өндөр хувьтай оруулъя гэсэн тийм бодолтой ажиллаж байна. Тэгээд дээрэс нь бол натратын үйл ажиллагаа натратайгаа нэлээд хамтарч ажиллаж одоо эхлэлээ бол тавьсан. Одоо бол бид нар натратууд гэрээ хийсэн. Манай дундгой дээр 2 натрат, тойрог натратч байдаг. Тэр хоёртойгоо уулзаад ажил хэргийн ярилцлага зохион байгуулад тэгээ одоо 22 онд бол сайхан ингэж хамтарч ажиллана. Тэгээ манайх руу одоо дундын мэдээлэлээс ангаараа мэдээлэл дамжуулна. Тэрнийг манайх одоо маш сайн хянаж шалгаж бүртгэлээ баталгаажуулж явна гэсэн тийм төлөвлөгөө 2 том төлөвлөгөө бол ер нь зарил тавьчаал ажиллаж байна да.